За энэ бол 1421 онд Голландд болсон усны үертэй холбоотой ийм зургийг 400 жилийн дараа 1856 онд Лауренс гэдэг хүн зурсан юм байна. Энэ хүн. Тэгээ энэ хүн бол энэ тухайн үеийн энэ 400 жилийн дараа гэхээр амд амьдсан юм усны үертэй холбоотой үйл явдлын талаар олонний дунд амд амьдсан тэр үлгэр домог бүхий тийм ээ магадгүй жинхэнэ болоод өнгөрсөн байж болох энэ үйл явдлын талаар энэ зургийг зуржээ. Тэгэхээр энэ зурган дээр юу байгаа вэ гэхээр зэрэг тухайн үед 1421 онд үнэхээр түүхэндээ Голландд маш хүчтэй усан үер болсон байна. Одоо 60 оны үер гэж манай монголчууд ярьдаг шүү дээ, тийм. Инх тайвны бүр давсан тийм усны үер болсон гэж ярьдаг. Тэр шиг маш аимшигтай үер болсон. Үерийн дараа амьд үлдсэн хүмүүс юу гэхээр зэрэг өөрсдийн эд агуурсыг гэхээсээ илүүгээр энэ үерээр ер нь амьд үлдсэн хүн байна уугүй юу гэж их усны мандалтайг хараа бэлчээжсэн тийм их усны үер болж ирсэн байна. Тэгсэн чинь усны мандал дээр нэгэн нялх хүүхэд ортоогоо хөвж явсан байна. Тэгсэн тэр орон дээр нэг муур үсчээд байсан байгаа байхгүй. Тэгээ хүмүүс энэ ямар учиртай юм болоо гэж. За ямар ч байсан энэ муур ямар ч байсан амьд байх шиг байна гэдэг хүмүүс очиод татаад авсан чинь хүүхэд орон дээр юу ч болоогүй юм шиг амар тайван унтчихсэн бол амьд заяа хүүхэд. Тэгээд энэ орон ерөөс усанд нэвчээгүй шалтгаан гэсэн чинь энэ жижигхэн муур орны балаан үсрээд байсан. Тэгээ боддоо. Би үүгээр дамжуулж та бүхэнд би юу хэлхийг хүсэж байгаа гэдэг. Бурхны нэгүсэл хаасайгүй оршин байдаг байхгүй. Бидний бодод төсөөлж байснаас ч гайхамшигтай зүйлийг Бурхан их эзэн хийдэг. Бурхан эзэн биднийг тийм ээ энэ орон дээр их энэ бэби шиг энэ жижигхэн хүүхэд шиг биднийг аврахын тулд Бурхан их эзэн өөрийнхөө бүтээлүүдээр дамжуул хэрхэн яаж гайхамшигтайгаар бидний амьдралын балансуудыг тохируулахын тулд ажиллаж яадаг болоо. Үүний төлөө би Бурханд талархлыг өргөдөг. Биднийг амьд байлгадагт, бидний усанд хөмрүүлээгүүд, биднийг өнөөдрийн хүртэл Бурхан эзэн take care гэж авч явж байгаа гэж Бурхан талархдаг. Таны ч гэсэн ялгаагүй Бурхан эзэн тэгж авч явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт би Инэл Монгол жуулган дээр яг энд заасан сургаалаа би дамжуулсан. Тэгээдсэн чинь тэр цуглаан дээр нэг эмэгтэй магтан дуу дуулжсэн. Тэгээ магтан дуу дуулаад буусны дараа цуглаан тарсны дараа нөгөө эмэгтэй чинь цуглааны үүднийг эстүүл хүмүүстэй яриад нөгөө эмэгтэй чинь бүр ингээд нүүрэнд нь инээд тодроод байгаа мөртлөө нүднээс нь нулимс гоожод байгаа. Тэгээ би гайхаад би пастораас нь асуусан. Энэ эмэгтэй юу болсон бэ энэ эмэгтэй гэсэн чинь наадах чинь ингэс юм сая 10 жил бичиг баримт нь харалцсан. Тэгээд бүр депорташн хийх шаардлагатай болчихоо ачигдах болж шүү дээ. Хүчээр албан хүчээр нутг руу ачих шаардлагатай болоод тэгээд шүүх хурлаар орсон чинь шүүхээс энэ гэр бүл ногоон карт өгсөн гинэ. Би анхудаага ийм зүйлийг би сонсч байна. Америкийн хуулийн цагаачдын хуулинд ийм зүйл байдгийм үү би сайн мэдэхгүй. Гэхдээ тэр гэр бүл 10 жил харалсан ч гэсэн Америкт хууль ёсны дагуу хэрэг төвөнд холбогдсонгүй, татвар мөнгөө төлсөн байна, өөр хүүхдээ өсгсөн байна, амьдралын төлөө тэмцсэн байна, тэгээ сүм чуулгандаа үйлчилсэн байна, Бурхандаа залбирсан байна, итгэмжтэй явсан байна. Үүний хариуд энэ гэр бүл шүүхээс ногоон картыг өгсөн байна. Тэгэхээр та бүхэн хардаа Бурхны хийж байгаа ажлууд ямар гайхамшигтай. Бидний итгэдэг Бурхны боломжгүй зүйл гэж нэгч байхгүй. Хэрв та Бурхандаа итгэж ийм агуу Бурхан эзнийг өөрийнхөө сэтгэл дотор та оршиж чадж байгаа бол Бурхан таны эргэн тойронд гайхамшигтай ажиллаа хийх болно.